бүгдээрэнд нь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд дээр яг бас жоохон ярилцах сэдвээ ингээд бодож байгаа. Тэгээд өөртөө эхний ээлжийн танилцуулъя. Тэгээд гүйлтэнд ер нь хамтрагч нарын ямар хэрэгтэй гэдэг тийм сэдвээр ярилцахаа шийдсэн байгаа. За тэгээд миний хувьд бол тэр анх ковидын үеэс эхлээд гүйж эхэлсэн. Ковидд угаасаа ихэнх хүмүүс ковидын үеэр хөдөлгөөн хориглоод ялангуяа миний хувьд тухайд Германд нэг хэсэг гацаад тэгээд тэрмэн жоохон стресстэй байсан учраас хөлсөөр стрессээ тайлъя гэдэг ийм бодолтойгоор гүйж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш одоо 5 дахь жилдээ гүйж байгаа юм байна. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За би чинь ер нь юу л да урд нь их гүйдэг байсан. Ер нь жоохон хөдөлгөөн баг хийдэг, нэлээд жин ихтэй жоохон дал. Тэгэл бас л ялгаагүй ковидын үеэр гүйж эхэлсэн. Ер нь бол нөгөө ковид 20 оноос та гэртээ байгаа л тэгээд гэхдээ анх бол шууд гүйгээгүй. Ер нь бол ууланд алхчихсан. Ер нь жоохон алхаж эхлэх хөдөлгөөн хийгээд анх хөдөлгөөн хийгээд ер нь ууланд тогтмол алхдаг басаа. Тэгээ ер нь тэр нь явандаа нөгөө жоохон хурдан явмаар санагдал. Тэгэл ер нь гүйдэг юм уу гэл хаяа ер нь нэг жоохон хүрээлэнд нэг 2 удаа 7 хоногт нэг 2 удаа эрдэнэ 2-3 км гүйх жишээний ч юм. Ер нь бол тэгжил ер нь бол гүйхэлт гэсэн. Бас л ер нь бол 20 оноос тоо. Одоо ер нь бол яг сүүлд эрчимт бэлтгэл чинь 23 оны өглөөс орсон гэхлээр ч одоо ер нь бол нэг 5-6 жил ерөнхийдөө гүйлтэр хичээл чинь. Тэг яг ковидын үеэр хичээлжсэнийг бол нэг гүйлтэд тооцоолох л таа гэж. Зүйл юм. Тэгэхээр ер нь айгүй их алхаад ер нь жоохон нөгөө нэг ойр зур дасгал хөдөлгөөн хийгээд тэр нь бол нөгөө гүйлт рүү ороход айгүй бас айгүй суур болж гисэн гэх юм уу. Нөгөө тэгээд гол нь бас нэлээд жин ихтэйс болохоор жингээ буурал турайл гэдэг ер нь гол зорилготой ер нь бол анх гүйлт рүү орсон доо. Гэтэ одоо нэг амар турсан ч юм алах та. Оргилжин ер нь бол 103 байсан. Тэ. Нэлээд баг 110 мар хүрчих гээл тэгэл 3 оронтой тоогоо яаж 2 оронтой оруулах гэдэг л бодолтой л байна. Одоо 2 оронтой. Одоо 2 оронтой. Асуудалгүй. Тэгтээ яг гүүгчнэр дотроо ер нь жоохон бавгай тэ. За ер нь нэг тиймэрхүү л. Тэгээд яг нөгөө тусдаа бид нас ингээд гүйдэг байж байгаа. Ер нь яг нөгөө ковидын дараа тэр Германд анх гүйж эхэлсэн гэдгийгсэн. Тэгээд тэрний дараа Монголд ирсний дараа актив ранинг клубын нөгөө хүмүүстэй анх танилцаад биднээсээ дагж ууланд анх гэдэг нэлээд гүйсэн. Тэгээд тэрмэн аяндаа нөгөө нэг гүйдэг хүмүүстэй танилцуулаад community-д оруулаад тэгээд тэнд анх нөгөө эрчимт бэлтгэл биш ээ. Уулын эрчимт талхалтын тэмцээнд тэнд орооч гэд санал тавиад бабуу эдэнд. Тэгээд тэнд анх сугараатай нөгөө нэг бэлтгэл дээр анх танилцсан. Тэгээд нэг эхний бэлтгэл дээр чи битээр нэг айхтар цастай өдөр цастай бороотой өдөр юунаас манчрээс хашаад авч гүйж байгаа. Тэгээд анх сугараатай анх нөгөө танилцаад нэг баг. Тэр нэр айгу мартагчгүй тэр. Нэг яг цаанаас манчраас нааш орж ир. Тэр чинь нөгөө зам мэдгүй бас л нөгөө их үеих. Яг нөгөө анх тэр нөгөө тэр замаар явж үзчихсэн ер нь анхны л. Тэгсэн чинь нөгөө яг 9 сарын 8 сарын сүүлээр л тий 9 сарч болов. Айгу цас ороод дуузаанаас нааш ингээд битүү жим юм мэдэгдэхгүй. Тэгээ бид нар ч төөрдөлөө сүүлдээ за дуузаанаараа буучий гэдэг. Тэгээд дуузаанаар буус бит хоёр нөгөө яг ингээд тэр чинь айгүйх нөгөө чулуутай дуузаан чинь буухад айгүй түүхтэй. Тэгээ нөгөө айгүй амар байсан шууд нөгөө горих урсч идэв штэ. Горхин дундор тууж ингээл ус цацруулаад гүц. Тэгэл амар уруу мөртлөө яг ингээд битүү нөгөө шавхаа цацруулаад тэр айгүй гоё байсан. Шавхаан тавтгалдал. Тэгэл тэгэхгүй бол яг нөгөө бусад замаараа явахлаар халдирж унчих гал айгүй юу. Тэгэл нөгөө хүмүүс энэний хоёр галзуу юм л гэж харсан баг. Гэтэ тэр айгүй гоё бас дурсамжтай тий. Тий, нэг бэлтгэлийн үеэр авахгүй. Тэр ч одоо 21 он тий. Бараг 20 юу 21 22 тэр тэр. Анх удаа манчрээс тэгж нэг застай өдөр яг таарсан.
Тэгээд тэрнээс хойш болоохоо бид тэр олон тэмцээнд нэг баг болж ер нь тэр тэмцээнээс хойш тэр эрчимтийн тэмцээнд бол бид дандаа нэг баг болж орсон. Тэгээд ганц тэр эрчимтийн тэмцээж гэлтгөө олон тэмцээнд бол ер нь бол хамт нэг баг болж орсон. Тэгээд яг гол нь тэр яг дандаа нэг баг болоод байсан юм бас биш л дээ. Бэлтгэл гүйлтийн бэлтгэлийг хийж байгаа бид нар ч нөгөө бүхэн багтай болсон одоо багшийн хоёр багшийн бэлтгэлд ороод тэгээд нөгөө тэнд чинь бэлтгэл хийж яхад чи бид нар ч нөгөө багаараа хийж гүйдэг. Тэгээд тэр бол яг нөгөө нэг хамтрагчдын одоо гүйлтэд сайн нөлөөлдөг юмны нэг нь тэр л гэж бодоод байгаа. Яг нөө юу эрчимт миний хувьд бол тэгж боддیں۔ Нөө эрчимт бэлтгэлд орохоос өмнө буюу яг тэр бас ялгаагүй нөгөө нэг бас ууланд алхдаг байж байгаа тэгээд хинэрэнчл альмаар дамжуулаад анх энэ актив раннингийнхантай танилцаад ууланд анх ингээ гүйж үзээд бас ингэж ууланд гүйдэг юм байна гэдэг юм мэдээд ерөнхийдөө тэгж байгаа. Тэгээд хаяад нөгөө гүйдэг байсан тэгэл ерөнхийдөө актив руу ер нь анх бабууд нартай танилцаад ерөнхийдөө гүйлт рүү нэг орчихсон аахгүй. Тэгээд тэр үед бол яг тэгж явж байгаа л тэр анх нөө эрчимтийн тэмцээн болно гэдэг ийм тэмцээн байдаг, ийм тэмцээнд орж үзэхгүй гэл тэгэл ягаал за тгийг орж үзье гэж орж ирсэн юм бол тэгээд мөнөө эднэртэй танилцаад тэгээд тэрнээс ч хойш ерөнхийдөө нэг 2 жил мэл зундаа ерөнхийдөө ярилцаад ийшээ ууланд алах уу гүүх үү гэл хүрээлэнд яах вэ. Тэгэл нөө бие биенээ илүү нөө танилцаал сайхан найз нөхд боллоо ерөнхийдөө яс. Тэгээд ер нь тэрний дараа бол яг нөгөө нэг эрчимтийн бэлтгэлд бол угаасаа 23 оны 12 сараас үргэлжлэн бэлтгэлээс одоо ч 3 жил үг орж байна. Тэгэл тэрнээс ч хойш бол яг нөгөө тогтмол ерөнхийдөө гүйлтийн бэлтгэлээд нэраа нөгөө даалгавар руугаа явчихдаг. Тэр даалгавраа цуг хийх юу яах тэгэл өглөө тэтэстийн дуулцыг тохирох багтай. Тэр юмнууд ч байнга юу яадаг айгу амар байдаг. Ер нь заримдаа нөгөө өөрөө нэг залхуураал нэг жоохон унтчих гач гэдэг нэг тиймэрхүү юм гарахад чинь тэгэл өглөө тэдэс шүү гэдэг нөгөө хүнтэй ингээд яг цаг тохирцоо болохоор чи яалчгүй нөгөө хэлсэн цагтаа очихгүй болохгүй ч гэдэг юм. Тэгэл ер нь бол бас нэг яг тэгэл бас нөгөө push up хийхэд бас айгу дэмтэй ер нь бол тийм. Яг дээрээ бас нөгөө нэг нийлээд ингээ хамт гүгээд байх нь гол нэгдүгээр гэр бас нөгөө ойролцоо ойрхон. Тэгэхээр чинь бас цагийн хуваар ч бас нөгөө амьдралын хэм маяг жоохон ойролцоод. Тэгэхээр хоорондоо нөгөө цаг тохироо за тэдэн цагаас бэлтгэлээ ингээ тгийгээд тэгээ тэрнийгээ хийхэд нөгөө дөхөнтэй. Дээрээс нь яг хурдны хувьд ч гэсэн тэр жоохон ойролцоо. Тэгэхгүй бол одоо сугараа хурдангүйгээд байвал би хойноос нь гүйцэхгүй. Тэгэхээр чи бэлтгэл хамтдаа хийх нөхцөлгүй болчиход байдаг. Тэгэхээр нэг пэс. Пэс ойролцоо тэгээ дээрээс нь гэр ойролцоо байх чи бас их чухал санагдсан. Тэгэхгүй одоо хичнээн яг ингээл бүх юм дараад сугараагийнх тийм хоол манай газар өөр газар байх юм бол байнга уулзаад гэх юм уу бэлтгэлээ хамт хийхэд айгүй төвөгтэй байх л та. Тэгэхээр бас гүйлтийн хамтрагчтай байхын тэгээд тэр нөгөөт нэг тодорхой хэмжээний бас дэж нэг шалгуур их л таашин тий. Ойролцоо гэр нь ойролцоо байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд дээрээс нь яг ингээд анхандаа бол зүгээр бид нар чинь эрчимтийн бэлтгэлд яваад даалгавраал хийх зорилготой байгаа даа шүү дээ. Тэгээд нэг хагас жил явсны дараа чинь бас ингээд за нэг тим тэмцээнд оръё. Альсэл Улаанбаатар марафонд ингээд амжилттай гүйчээ 21 тэддтэй дуусгах чийж гэдэг юм ингээд зорилго ингээд тавиад эхэлж байгаа. Тэгэхээр чинь нөгөө нэг хоорондын дундаа тавьсан зорилго гэдэг заахад дундаа ч миний тавьж байгаа зорилго сугараагийнхтай ойролцоо байхаар тэрнийгээ биелүүлэхэд одоо нөгөө битэрийн гаргаж байгаа effort нь ч гэсэн ойролцоо болоод эхэлдэг. Тэгэхээр одоо нөгөө нэг битэр чи байнга хамт гүгээ заримдаа чи хүмүүс чинь намайг сугараа гэж дуудаа сугарааг мөнгө гэж нэрийг ялгадаггүй. Тийм хүмүүстэй тийм тохиолдлууд бол нэлээд гарч ирсэн. Тэгээд өөдгөөс орсон сугараа гэж намайг мөнгө дуудах наа ингээд далчаад яваад гэдэг. Тэгтлээ их удаа хамт хөлсөн байна. Тэгээд нөгөө ганц сугараа гэхлээр одоо тэнд ингээд тэргэл ирчихэл ирсэн байна. Нөгөө пэс ойролцоо нэг хүмүүстэй чи биднээс бэлтгэл дээр хамт гүйдэг. Тэгэхээр сугараагийг одоо завгүй үед ч юм уу нөгөө бидний хамт гүйдэг бэлтгэлээ хамт хийдэг хүмүүс мэн яг ингээд тийм их чухал гэж бодож байгаа.
Гэхдээ бас нэг сул тал бас байгаа даа шүү байна. Ганцаараа одоо юу гэдэг хин нэгэн хүн гүйхгүй болонгоо ганцаар за ашиг нөгөө хэд нь гүйсэнгүү гэдэг. Тэг тийм сул талаа бас тэгээ яг магадгүй ингээд тэмцээнд яг гүйж байгаа одоо юу гэдэг дандаа ингээл тэмцээнд жишээлд орлоо гэж дандаа хамт гүйгээд байна гэж байхгүй зарим үе чинь нэгнийх нь хөлн мод ч юм уу айсуу ганцаараа гүйх тохиол бас тийм нөгөө заавал нэг хүн хэрэгтэй ч юм шиг тийм жоо ганцаардах мэдрэмж байдаг. За зэрэг болчдөг ч юм уу гэмбэг бодогдох гээд идэг. Тэгэхээр бас тэг сэтгэл зүйн талаас байнга одоо юу гэдэг эдгээр бэлтгэлээ хийх юу байх нь хамт байх ч гэсэн ганц нэг бас сул тал байгаа дах шиг байна. Холын бэлтгэл энэ төр яг нөгөө хэцүү нэг бэлхийг давах үе гардаг шүү дээ. Тэр үед нэгэн төрөлөө болчихвол дагаад болох ч юм уу тийм сул талаас гарч ирсэн гэсэн. Тий. Ялангуяа хотоос хараа биднээс чинь олон километр гүйхээр чинь тэгэл нэг нь болохгүй бол тэгээд шүд зугаал гэдэг дагаал яваад байдаг байна. Тэгээд за яад юм блэгээ бодож сугараа болчих юм бол ашгүй гэж би өөлөөгөө сугараа болцсон юм чи гэж бодоо. Тэр үед чи яг хин дэр махынхаа үгэлээ гэж санаад шүү дээ. Зүгээр чимээгүй сарна гэл. Ингээд чи ингээд яг ингээд урд нь гарч байгаа салхин аваад явж байснаа ингээд симхэ хойнд гараал. Тэгээд чимээгүй ингээд австрал гэдэг шиг аа. Тэгэхээр яг нэг юу ячт юм. Яг одоо жишээ нэг 30 35 гүйж байгаа үед чинь 28 гүйгээл яг би өөрөө яг болмоор ингээд яг болж ирсэн ч гэсэн яг ингээд нөө өөрөө шууд за би ингээд боллоо гэж шууд хилчглэр хүмүүст нөө цуг гүйж байгаа хүмүүст айгу цохилт өгөөд идэг. Тэгэхээр ер нь аль болох тэхгүйхэн тэгээд нөгөө нэг зүгээр дугаах ингээ юм ярьж байгаа л ард нь гараад тэгээд чимээгүй ялгалцтай. Тэгэхээр бусдыгаас жоохон өмөлж болохгүй тий. Яг хөө миний хувьд бол яг юу би ер нь өөрөө нэлээ жожигч юм уу бас тийм ганцаараа гүгээс урцаа болохоор одоо ч гэсэн ерөнхийдөө нөгөө нэг ажил руугаас нөгөө ер нь гүйлтээ яг заавал нөгөө гүйлтэд зориул цаг гарахаас илүү ажилдаа явах нөгөө нохоогоогоос айлтгуулах янз бүрийн тиймэрхүү юмнуудыгаа бас нөгөө нэг ингээд гүйлтэйг бас уучдаг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө зарим зөөлөн гүйлттэй өдөр мөдрөө бол нөгөө ажил руу ганцаараа ингээд нөгөө чихвч хийгээл тэгэл нэг явцдгийн. Тэгээд гүйлтийн хамтрагчтай байхын нөгөө надад бол айгүй том давуу тал нь болохоор айгүй ялангуяа нөгөө интервал гүйлт, темпо гүйлт эднэр дээр нөгөө тий яг нөгөө цагаа харах, яг нөгөө бие биентэйгээ юу яах нь ажиллах нөгөө яг нөгөө юугаа пейсээ барих яг тэр тал дээр айгүй нөгөө дэмтэй. Тэгэл яг нэг давтамж нэг л олон давтамжтай байж нэг 10 20 морь явах моох тэр чи яг ингээл 14 5 хүрээл ёо яг волейбол тэгэл яг өөрөө ирэхгүй яг бодож итл яг ажилтлын хүн чи ингээл за одоо юу вэ нэг 3 4 хүн штэ дуусгач ягаал тэгэхэд чинь тэг яаж игээ шүд зугаал яаж. Тэгээ яг тэгээд дуусгацсан хойно айгуу гоё ингээд гоё мэдрэмж төрж байгаа юм чинь. За чадсан шүү өнөөдөр тэгээд бас ягаад чи угсаа ингээ хантай хийсний хувь чинь ингээ яалаа. Энд ч бас нөгөө нэг яг гүйлтийн баг хамт олон нөгөө найз нөхдийн бас яг нөгөө юугаа биеийнхээ үгийг авах те бас нэг тийм юу байна тэгээд тэр тал дээр айгүй том надад бол давуу талтай гэж боддог. Тэгээд дээрэс нь бас угаасаа нөгөө бүтсэн болгонд холын гүйлт хийдэг. Тэгээд холын гүйлтэн дээр нөгөө пейс нэгтэй тэргэл ганаа уянгаа гэх юм. Ер нь л эмэгтэйчүүдтэй их гүсээ. Тэгээд бас гоё штэ. Тэгээд яг салхиа ээлжлээд аваа явна ингээд эн чинь ч гэсэн бас угаасаа бас нэг яг бас л нэг хамтрагч би нэг ягаад дэмжиж гоё аваа явдаг. Тэгээд чи юу лээ нэг ер нь хэд нэг тийм хөл гэж ойлгодог штэ ер нь. Би бол ер нь яг ковидын үеэр гүйлтэнд гүйж эхэлсэн ч гэсэн нэг 5 км-ээс илүү гүйлгүүгээр 2 жил болсон баг. Тэгээд баярлалаа. Кофетэй цэтэй ч болцлаа. Багшийн бэлтгэлд орсноос хойш яг өдөр чинь анх 10 км гүйжэж байгаа 20 км 21 км гүйгээ. Тэгээд дээдлэн нэг 21 км гүйгээд 30-ыг гүйнэ гэдэг угаасаа би дийлэхгүй байгаад байсан. Тэгээд бас яг энэ 30 км болон тэрнээс дээш явхад ер нь бол анх бол тэр чи бараг 3 жилийн дараа л гүйж гиснээс хойш 3 жилийн дараа л би 30-аас дээш гүйж үзэж байгаа. Тэгэхэд бас бид яг бэлтгэлээ хийж байгаа л сугараа чи надаас өмнө бас нэг бүтэн марафон гүйгээд үзсэн юм билүү дээ. Тэгээд 30 гэсэн чинь надад ерөөсөө санаанд багтахгүй байсан. Тэгээ нэг 27 8 дээр яваал би ингээл болчих гээд байсан сугараа.
За чи чадлагүй байдаг. Гэхдээ би үлдлээ шүү гэснэ. За чи өнөөдөр дуусгая шүү гэж хэлсэн. Намайг явуулсан. Тэгсэн чинь тэгээд яг хүний өмнө ингээ болоо адилхан дагаад болох юм чинь ингээд хүний өмнө ингээ буруу юм их гээд байгаа шиг нөгөөдөг чи ингээд за миний хөл болохгүй чи ямар ч өнөөдөр 30-аа дуусгачаарай гэдэг юм захиа явуулсан чи тэгээд 30-аа явж дуусаад би бүр ингээд амар ядарсан мөртлөө дотор маш их тийм баяртай дуусгасан. Тэгээд ер нь л яг тэгээд ойролцоо пэйстэй юм үнтэй ингээд хамтраад гүөхөр тийм яг хэцүү нэг сэтгэл санааны урт гүөхөр чи сэтгэл санааны ингээд нэг савлгаан донд байдаг шүү дээ. Байнга л дотроо ингээд яагаад би гүгээд байгаа юм бол да болчих болно шүү дээ гэх юм уу. Тэгснэ нэг мэдсэн чи аста гой гүйж ш одоо алнаа өнөдөр ингээд ингээд гүйж идэг. Тийм бол тэр яг тийм сэтгэл санаа жоохон ингээд юу гэж байгаа үед хажуутлын юм дэм өгөөд сэтгэл санаагаар өргөөд тэгэхээр андаа цаанаас дотроос аягүй их хүч ингээд гарчдаг. Гэтэ бас нэг гүйж явахт яг нэг пэйс ойролцоо одоо нэг бас алхалт адилхан гэх юм уу мэдгүй ингээ гүүхлээр яг ингээ зэрэг ингээ тавихлаар ингээ нэг алхааны дуу ингээ чихэнд ингээ айгүй хоногцсон байдаг одоо ялангуяа холын гүлтэн дээр тэгээ ингээ 3-4 гүйж чи яг зэрэг гал ингээ яваад байгаа. Тэр дууг ч заримдаа бас яг ингээ яг ганцаараа яхахлаар нэг сонио хоос өргөж байгаа шиг ингээл юу лээ гэл яг нэг тиймэрхүү бас мэдрэмж айгүй төрдөг ер нь бол. Тэгээ яг нөгөө пэйс арай өндөртэй ч юм уу арай жоохон нөгөө нэг том алхамтай хүмүүстэй ингээд нэг цуг гүөхлээр ерөнхийдөө бас надад тэгж санагддаг. Яг нөгөө адилхан пэйсээр явж байгаа мөртлөө одоо нөгөө том алхалтай жижиг алхалтай янз хүмүүс янз байгаа шүү дээ. Яг тэгээд таарангууд яг тэрэнд нь тааруулаад яг нөгөө алхалтаа тааруулахлаар бас нөгөө юм амьсгааны юуд нь өөрчлөгдөж жоохон зөвхөн жоохон хэмнэлэд нэр юу алдагдаад байна. Тэгэхээр яг хүн бас өөрийнхөө яг нөгөө нэг яагаад заавал нөгөө нэг гүйлтэй хамтрагч адилхан пэйстэй адилхан юутай гэж хэлээд байгаа юм. Би бол ерөнхийдөө бас тэр бас чухал байх гэж бодож байна. Нөгөө нэг жишээ нэг өндөр нэг одоо жишээ өндөр нэг намхан ч юм уу те. Тэгэхээр чи алхалтанд нь өөр тэгээ адилхан пэйсээр тийм зүрн тэгэхээр бас яг нөгөө юу бас яг нэг гүйлтийн хэмнэл бас сайн таарч өгөхгүй байх гэж бодож байна л доо. Тийм. Тэгээ холын бэлтгэл дээр ч заримдаа ч олоолаа нийлээд ингээд гүүхээр ээлжлэл урд тойны ороод байдаг. Тэгээ урдталт яг нэг тийм хурдан алхаатай гэдэг юм хүн орчихлоор ерөөсөө нөгөө хөлөө тааруулж чадахгүй ингээд химлээ ингээд алдаад байдаг. Нэг бол тэр үнтэй адилхан гүүх гээд ингээд хичээгээд тэгснэ тэнгуүч ингээд зүрхний химнэл ингээд өөрчлөгдөд байдаг. Тэгэхээр ер нь бол яс тэр удаа нөгөө хамт бэлтгэл хийгээд ирэхлээр аяндаа нэг бүгдээрээ нэг тийм химнэлд орчдөг. Химнэлд тэнгуүч нөгөө эдтэйгээ гүйсэн бол одоо ингээд гүүхгүй ч гэж бодд юм уу те. Тэгээд тийм жоохон нөлөөлөх гээд байдаг. Бас нэг тийм байдаг. Тэгээ яг хамгийн чухал нь бол ер нь бол тэгээд нөгөө нэг ганцаараа гүүхээр чинь одоо ер нь өөртөө л ярьж байгаа л тэгээд нөгөө бэлтгэлээ болчих гээд байдаг. Тэгтэл чинь нөгөө тогтмол одоо за би бол гарахгүй бол одоо тэнд нэг хүн бас хүлээж байгаа гэдэг одоо тогтмол бэлтгэлээ тогтмол хийхэд л одоо хамтрагчийн хамгийн чухал нөлөө байдаг юм болоо гэж бодож байгаа. Тэр нь одоо урт хугацаанд гэх юм уу да. Ер нь л тий угаасаа өнөөдрийн бэлтгэл маргаашийн бэлтгэл биш. Ер нь яг л 7 хоногт угаасаа 2-3 удаа уулзаад цуг гүйцэтгэж чинь ер нь бол тэгээд ерөнхийдөө нэг бэлтгэлд угаасаа цугаа явж байгаа болохоор чинь яг л нөгөө нэг за би ингээд нөгөө нэг ингээ хэд хоног ингээд тасраад яачих юм бол би жоохон ингээд биеми жоохон ингээд сулраад яачих юм бол нөгөөнөөс хоцорчих ч гэдэг юм. Бас нэг тийм юунууд бас айц байна. Тэгэл тийм болохоор ч бас ер нь бол тогтмол бас нэг хөдөлгөөний хийж явахгүй болохгүй, гүйж явахгүй болохгүй гэж. Тестингээс хоцорчод болно. Тий. Хайдсан шүү дээ. Бас хоцорчод дэв юм болно гэж хэлсэн. Тий. Тэгээ бас яг нөгөө бэлтгэлийнхаа зорилгоо бас нэг тодорхой хэмжээнд ингээд ойролцоо байвал зүгээр юм шиг байна. Одоо жишээлбэл юу гэдэг нь яг их том зорилго байх албаахгүй. Гэхдээ одоо за энэ жилдээ би 21 км-ийг гүйж одоо Улаанбаатар марафонд 21-ийг амжилттай гүйнэ ч гэдэг юм уу. Би нодлон уг нь бол 42 бүтэн марафон гүйж дуусгах гэж бодсон чинь багш намайг та одоо бэлэн болоогүй гэж 42 гүйхлэгээ гүлээгүй л дээ. Тэгээ энэ жил бол яг анхныхаа бүтэн марафоныг амжилттай хийж дууссан. Тэгээд яг тэн дээр бол нөгөө нэг Сөүл марафонд орно гэсэн тийм зорилго тавьчихсан. Тэгээд тэр нь битээр хамт бэлдсэн. Өнгөрсөн 12 сараас хойш. Тэгээ Сөүл марафонд битээр хамжилттай гүгээд. Яг Сөүл марафон дээр бол битээр бас яг л гараанаасаа хамт гараад дөрөндөө ерөнхийдөө
барайны сүүлийн нэг 300 метрийг л за ингээл байдгаа хийе гэж салаад гүйж байгаа. Тэр болтлоо бол тэр чинь ерөөсөө яг л урд тойрны ороод ээжиж салхи аваад тэгж гүйсээр байгаа дурсан. Тэгэхээр нөгөө хамт бэлтгэл хийж байгаа хүмүүс маань бас нэг зорилго нь адилхан байх юм бол тэр чинь хийндээ нэг ойлгомжтой. Тэгэхгүй би одоо нэг 10 км гүйхгээ бэлдээд байдаг. Сугараад бүтэн марафоны бэлтгэл хийх гэхлээр чинь бэлтгэл зөрчих юм бол бас хэдийгээр одоо гэр ойрхон ингээд найзууд болсон ч гэсэн ингээд бэлтгэл маань зөв ингээд одоо сугараагийн хийж байгаа бэлтгэлийг би хийх үү өөрөөх нь бэлтгэлийг хийх үү гэдэг өөр болчих. Тэгэхээр зорилго нь адилхан байгаад ингээд юм олон юмнууд ингээд таарах юм бол илүү амжилттай болох юм шиг байна. Тэгээ яг нэг гүйж явах явцдаа хоорондоо юм ярь шүү дээ. Ирэх жил яах вэ? Тэхүү ирэхгүй тэрэнд орох ба. Ийм тэмцээнд ор. Тэр нь тийм байлээ, ийм байл гэл. Ер нь тэгэл олон ярилт тэгэл. Тэрэнд нь хамт явах уу гэл. Ер нь айгүй их ярьж байгаа. Тэгэл хоорондоо ярилцаал. За ийм юм дор ийм ай гэл. Ерөнхийдөө. Тэгэхээр ер нь бас нөгөө ярилцах цаг зав бас. Гүүгч нар чи ер нь нэг энэ дээрэл гүүчэл за баяртаа гэж яваад гэдэг те нэг ярилцах цаг ер нь айгу баг гардаг шүү дээ. Яг хамтрагчтай бас нэг давуу тал нь юу нөө ерөнхийдөө бас ярилцах цаг зав хангалттай гарнаа те. Юугаа яах вэ тэхөө ингэхөө тэгээ нөгөө нэг зөөлөн гүйлтэн дээр ялангуяа тийм зөөлөн гүйлтэн дээр бол их юм ярьж. Тэгээд нөгөө нэг тим өмсөж байгаа бүүз мүзээч ярина тэгэл өвдөж байгаа юм тэгж ингэж тэгэл нөгөө идэл хэрэглэл янз бүрийн түрхэж байгаа юм уу ууж байгаа тэгэл нөгөө витамин эднэраа чирэн тэгэл ер нь ярихгүй юм унтахгүй шүү дээ ер нь бол тэгээд яг тиймэрхүү тал дээр бас айгүй дайжгүй байдаг. Тэгээд бас нөгөө нэг ганцаараа би өөрөө тим гэж бодож чинь өөр хүн бас нөгөө нэг тэрэн тийм байл мэдгүй юм ингээд бас нөгөө би минээс бас мэдээлэл аавна ер нь бол тийм бас давуу тал байна ер нь бол. Би чинь гэхдээ нэг тийм актер амар олон марафон, бүтэн марафон эднэрт бол орж амжаагүй шүү дээ. Ер нь бол бас яг үннийг хэлэхэд чинь түрүү жилийн 6 цагийн гүйлтэн дээр л ерөнхийдөө анх ерөнхийдөө бүтэн марафон гүйчий гэж бодоод тэгэл ер нь бол бэлдэж байгаа 6 цаг дээр. Гэхдээ хүн ер нь юу яадаг юм. Нэг сайн яг би нэг 42 гүйгээл тэр чинь уулын 6 цагийн гүйлт бүхэл бүтэн 6 цаг гүйх хэрэгтэйсэн чинь би болохоор за 6 цаг гүйчихэд бишээ 42 км бүтэн марафон гүйчихэд болно доо гэж бодож ирсэн яг тэгэл 42 гүйцэн чинь 3 цаг гарan гүйгээл тэгэл 42 гүйцэн чинь нөгөө цаана 2 цаг гарan байгаад би чинь хөл явах болчихсон. Залхуураад ший тэгэл баг ингээс амарч ирсэн чинь манай одоо сугараа одоо ер нь чи яаж клубийнхаа нэрийг одоо босоо за нэр тийм ч болохгүй штэ гэдэг. Тэгж одоо анх бас яг тэгэл босоод гүйжс тэгэл тэр бүр толооноос салдгүй. Тэгэл нэг 54 мөр болчлоо да. Тэгээ үлдсэн нэг цаг хүрээгүй дээ нэг 50 минут нэмжгүйгэл тэгэл ясч нэг 54 мөр. Тэгсэн чинь маргааш нэрэл шагнал гард болно харжсэн чинь 4-р армаар давцаад хүүрээ жоох явчихгүй яаваа гэж дотор яг тэгж цааж чинь шал тэнэг зүгээр л жоохон 100 ч гэсэн ингээл тогтмол яваал яг цагаа гүйцээц бол бас 3-р армаар орчихлоо гэсэн л тэгээ хүн ер нь нэг ингээд нэг тогтмол гүйгээд байдаг мөртлөө агц гарч байгаа нэг сайн өөрөө би бол тэгж бодсон өөрийг нэг амар мундаг болоод нэг ирсэн болохгүй. Тэнгүүт тэр чинь шал өөр хэмжээнд ингээд ахаал яваад идэм байл баг-багаар ингээд зууханда. Тэгээд тэрийг бас хүн бас мэдрэж явах хэрэгтэй юм билээ. Тэгээд бас нөгөө тэмцээн дээр бас нөгөө бабууг хэлдэг шиг ингээд тултан дайцлаач гэдэг. Тэгэхгүй яг нэг ингээд хаширлаа хэд жоохон хаширлаад бие нөгөөддөг тэр бас жоохон нэг тэгдэг юм аа. Тэгэл гэхдээ бас нөгөө яг тэмцээн дээр бид хоёр нөгөө Сөүл марафон дээр хүртэл гэсэн аахгүй. Хурдаа нэмхүү гэснэ. Яах. Угаасаа зам бас байгаа юм чинь зүгээр энэгээрээ явчих. Тэр бишээ жоохон пейсээ нэмсэн бол бас яах вэ? Яаж л 3 цаг 6 минут биш 3 цаг дээр баг ирчүүл бас нэг 6 минут байж болох л байсан л да. Тэгээ яг дараа нөгөө юугаа нөгөө анаэробик юу эднэрүүдээ яг харахлаар биеийнхээ өөрсдийнхээ нөгөө хилэмжч гэсэн бас бодож байгаа юм чи яг тэнгуү чи яг дуусан гот чи яг бас байж болох л байсан юм байна. Хитргээ бас нөгөөд таньсан байна гэж бодчихсон. Тэгээ яг тэр чинь нөгөө шалтгаан байсан л та. Нөгөө нэг гэл юу нэр уух юмнуудаа ингээд тавьчихна гэж бодсон. Тийм байгаагүй. Тэнгөт нөгөө бүсэндээ авсан юм байхгүй. Тэнгөт за замдаа нэг 5 км тутам нэг бокари өгчээсээ хоёул дандаа бокаригаа уушуу. Усыг уухгүй шүү заа гэдэг тохирол.
Тэгэл нөгөө Покаригаа угаал явжсэн. Яг тэнгуут чинь нөгөө гээл байхгүй. Хоёуланд нь харин наазаар нэг улаан гээл хийсэн. Тэргээ нэг 25 мав дээр уучигээл. За тгийгээл тэгэл ярьчаал. Тэгэл гүйж асах. Тэгээд яг 15 хэд дээр яг нөгөө юм авсан бол бас арай өөр үж биш магадгүй. Гэхдээ яг зүгээр хаширл жоохон хашир байсан. Ер нь бол тий. Яа миний хувьд бол угаасаа өмнө бүтэн марафон гүйж үзээгүй байсан болохоор бас нөгөө өөрийгөө сайн мэдэхгүй байсан л да. Тэгэхээр одоо дараагийн удаад л арай жоохон шахах хэрэгтэй мэн л гэж бодсон. Тэгэхгүй нөгөө анхны бүтэн марафон байсан болохоор за хит шахаж яснаа тэгээд бариандаа орж чадахгүй удаан зогсчих байсан юм билүү гэж одоо болов гэж хаширлаад байсан. Харин тий ер нь бол тэр чинь нөгөө нэгэнтээ ингээд зорьсон юутай болохоор олон улсын тийм юмд орж байгаа юм чи бас тий нөгөө хитргийн амар хөөрж байгаад бас нөгөө нэг юу яачвал унчвал даун болчвол шаал нэмэ гэж бодож ер нь болж хаширсан. Ер нь бол тэгтээ надад бол тэгж санагдсан. Яг тэр нэг хаврын 2 сар шийдрагш эднэрт байгаа ингээд нөө яг тэргэл яг баг юм бид нар ч бөөнөр нөө холын гүйлтэн дээр айгүй их нөө нэг юуны дүнжин гарын замаар явсан. Аврын тэр нэг юутай ярьж салхинд те. Тэр бол айгүй их гоё юутай нөлөөтэй байсан л гэж байна. Маш сайн одоо нөө бэлтгэл болж гисэн л гэж байна. Ер нь бол яг тэнд бол би чи яг бүр бас 12 сараас эхэлсэн бас бэлтгэлээ нилээ эдийн бас тасалсан юм аа. Тий яваачлаарай. Би тийм онц орлогот юм биш ч ёо гэдэг шиг. Тий. Тэгээ яг бэлтгэлээ ер нь бас би миний хувьд бас нэг тийм юу гэдэг юм зүгээр энэ зүгээр миний бодол та. Яг буруу зүйл нь бол мэдэхгүй. Зүгээр нөгөө нэг ингээд цуг гүйж байгаа хэддэг одоо жишээ нь холын гүйлтэн дээр 30 моч ингээд 25 нөгөө багш өгсөн яг даалгавар өгдөг. Тэгэл яг манай ачи болохоор яс яг хийнгээл тэнгуүч би бол дотроо за яг нэг 70-80% нь хийчихэд болно гэдэг нөөртөө ингээд тэнгуүтээ ер нь ингээд сарних талаа юм шүү дээ. Тэгээд ер нь бол тэр яг нөгөө ийм заримдаа угаасаа нөгөө нэг бас хүн л болсон бас нөгөө өвдөн л дөө өвдөн мөвдөгтэй тэрийг бас заавал хилээд авахгүй тэгээд эвтэйхэн шиг ингээд яачаа гэдээ бодтой. Тэгээд тэр чинь дээрэс нь би чи эднээс дандаа 10 гаруй хэлээр илүү байгаа юм чинь мадчаас нөгөө ингээд нөгөө авч өөрийгөө ингээд авч явж байгаа тэр юу эднэр ч бас хүндэлтэй. Тэгээд ч одоо урт хугацаанд гүй гэж одоо тэгээд жоохон тэгчдэг юм аа тий. Я суураач нөгөө том болохоор салхи урдаагаа суураа гаргачих юм энэ салхи байхгүй. Я солигдоо суураа хойроо ингээд баг хаашаа савж нөгөө болж байгаа. Тэгээд тэгээд суураа урдаа бариад идэв шүү баг. Тэгээд дандаа бариад чадахгүй тэгээд ээжлэх ёс нь бол тэр чи тэгээд суураагийн урд орохоо суураад ч хүн биднээс тэгээд салхи хааж өгдөг гэсгээ мэдгүй. Тэгтээ салхи авахд ер нь юу ягаад ч нөгөө нэг хойно тэгж үлчгэлээр нэг үлчих гэдэг болохоор яг заримдаа үнэхээр нэг гүүх заримдаа нэг юм яг яалтчгүй нэг айгүй гоё яг гүйлт орцсон юу яг тийм өдөрчлэн бол аяндаа ингээд түрээ явчих тийм үү. Тэгээ угаасаа урталт нь бол заавал нөгөө нэг яг ээлжлэхгүйгээр ихэнхдээ урд нь гараа яг нэг салхи ихтэй үед нь урд нь гарах ч гэдэг юм уу те. Тэгэл зарим яг нөгөө хүний юу чинь бас нөгөө янз болно. Заримдаа бүр унт чинь ёо бүр бүүмэргүй санагдал. Яа яах гэж нөдөр чи арга ирвэ гэдэг ингээл заримдаа бодогдчих те. Тэгэл 10-15 гүгээл тэгэл яг би халаал нэг айгу гоё болоод. Тэнгүүт чинь яалч ингээл хөл ингээл аяандаа ингээл сайхан гоё өөрөө ирэхгүй эргэлдэж байгаа чи яг тэр доор. Яг юугаараа инерцээрээ ингээд тавигдал. Тэгэл яахлаар чи бас гоё. Тэгээд нөгөө бүгдээрээ яг ингээл яг буцааны яг тэр яг холын гүйлтий чинь яг юугаа чинь хийчихээ яахлаар чи яг нэг юм нэг юугаа хийцэн нэг сэтгэл нэг санаа бүр нэг гоё цаанаасаа нэг гоё болоод эхэлсэн шүү дээ. Тэгээд яг тэр 7 хоногийн бэлтгэлийг яг ингээд холын гүйлт чинь яг нэг ингэж шалгаад яг нэг дүн тавьж байгаа юм шиг тэгээд яг тэрийг нэг амжилтаад авцсан юм шиг гой санагддаг л та. Яг нь бол бас яг тэр мэдгүй миний бол амьдралын бас яг нэг тийм хөвшил болцсон ч юм аа. Яг тэрийг айгүй сандаг ер нь бол. Тэгээд заал үйлдэх хэрэг нэг бүтсайдэр бол заал нэг хүүхгүй л бол нэг юм дутуу юм шиг санагдаад. Тий. Тэгээ энэ манай хвчлэн манай клубийн болон зааланд бэлтгэл хийдэг хүмүүс байгаа. Гэхдээ тийм болохоор ч ихэнх нь одоо угаасаа баг хамт олонтой болцсон, ангитай болцсон ч гэдэг юм уу хамт гүйдэг хүмүүстэй болцсон байгаа. Тэгэхээр тиймгүй одоо юу гэдэг ганцаараа одоо дөрвиж эхэлж байгаа хүмүүс бол ялангуяа манай клубийн явуулж байгаа тэр нөгөө одоо
гүйц сурын заалны бэлтгэлд ингээд очиод хамрагдаад тэндээс хүн амтантай танилцаад ойролцоо найз нөхөдтэй болоод тэгээд хамтарч бэлтгэл хийвэл ер нь бол илүү үрдэн гардаг. Би хэлжсэн түрүү эхний 2 жил бол ер нь бол нэг 5 км л гүйдэг. Тэгээ миний хурд ингээд нэг ер нь ингээд тогтцсон. Тэгэл байнга л гүйгээд байгаа юм шиг харагддаг. Тэгсэн мөртлөө яг л тэрэндээ тэгээд ингээд байгаад байсан. Тэгээ ялч явахгүй яг тэр чинь ерөөсөө ганцаараа гэрээсээ гараад гүйгээл тэгэл өөртөөгөө л тэгээ гүйгээд байсан. Тэгээ яг заалны бэлтгэлд багшийн бэлтгэлийн даалгавар аваад хүмүүстэй хамт гүйгээд эхлэхээр өөрөөс тэг гарч исэн юм маань илүү ирч хүч гардаг ч юм уу альсвал юмс бэлтгэлийн үр дүн бол шал ондоо болоод ганцаараа гүйжсэн хүмүүстэй хамт бэлдэж гүйсэн тэс ондоо тэр чинь нэг хэдхэн сарын дотор л ингээ өөрчлөлт гардаг юм л. Тэгээд тийм үү хамтрагчийг одоо заавал ер нь үгүй найз нөхдөс нь гадаа гүйж байгаа хүмүүстэй ч гэсэн танилцаад ойролцоо хурдтай тийм хүмүүстэй бол тэгээд танилцаад тэгээд хамтарч гүйвэл илүү үр дүнтэй байх юм байна л гэж байна. Тэгэхдээ нөгөө нэг интервал гүйл, темпо гүйл тэднэр дээр чи ер нь заавал бит хоёр гэхгүй ерөнхийдөө нөгөө нэг клубын юунууд дээр ингээд бичиж жагаад маргааш тэтэсгүй ингээд игээл ярьж жагаад цэнгэлтгэд нэрээс гол сквадрын талбайд нэр тэр хүүхэд нь ингээд нуугасаа тэгэл яг өөрсдийнхөө нөгөө хурд хурдаараа хуваагдал гүйчдэг. Ер нь гэхдээ тэр бас айгүй чухал. Угаасаа ингээ өөрөө ингээ яажсэн цуг гүйж байгаа ч гэсэн ингээ хажууд ингээ хүмүүс гүйгээд тахлаар чинь энэ хүмүүс гүйж ах чи би ингээ гүйхгүй болохгүй гэдэг яг яалтчгүй өөртөө бас яг тийм шаардлага тавьж байгаа. Тэгэл яг нэг угаасаа яг ингээл нэг давтамж 10 байд яа сулраад ирэх чинь улам ингээл дайчлал гэдэг юм уу тий. Ер нь бол яг зөвхөн хоёулаа гэхгүй тэн чинь ингээд өчнөө зөндөө манай одоо Баатараа Цэнгэл ахын эднэр ингээл нэг бейс болол гүйж байна. Маахын эднэр ингээл хурд хурдаараа ингээл хуваагдал цогоо эднэр ингээл явж ахт чинь тэднэр чи харахаар бас айгүй юу нөлөөт шүү дээ ер нь бол. Тийм. Тэр хүмүүсийг харж иж ер нь бас их урам авдаг. Одоо манай Цэнгэл ах Дэрэм ах хоёр ч нь бас байнга л хамт хүйж идэг. Тэгээд энэ хоёр чинь бас одоо нөгөөтгний нэгнээсээ салжглаараа би илүү байнга буцаар ирээл. Яач юу гэдэг. Энтэй адилхан тэгээд нөгөө илүү тийм ойрхон найзууд байгаад ингээд хурдан адилхан болчих юм бол тэр илүү сайн найзуулдаг. Гэхдээ заавал тийм болоод байх албаахгүй зүгээр. Гэхдээ ингээд нөгөө баг хамт олонтой болоод ийм гүйлтийн хамтрагчтай болчихлоо. Би одоо өөрөө амжилт гаргахгүй тийм тохиол байна шүү дээ. Тэгсэн ч гэсэн нөгөө нэг бус найз нөхөд маань ингээ амжилт гаргаж байгааг ингээ харахаар чинь өөрөө яг тэрний нэг хэсэг гэж ингээ мэдрээд тэгэхээр дараагийн удаад илүү хичээх ч гэдэм юм ингээд ямар ч гэсэн тэндээс аягүй их урам зориг авдаг. Тэгээд илүү хичээдэг гэх юм уу. Хичээлдэг спорт байгаа. Гэхдээ нөгөө зүгээр байхгүй юмыг оролдоод тэгээ амжилт гаргадаг л. Бөмбөгтэй их спортыг зүгээр тэгээд нөгөө техник хөвгүүд их талаа оролдсон шүү дээ. Тэгэхээр сакс волейбол тэгэл нэг тийм яг тэгж тусгаалan хичээлдэг спорт бол байгаагүй. Яг тийм нөгөө багасаа цэцэг сургуулинд яваад яасан юм бол байхгүй. Гэхдээ яг л угаасаа нөгөө бусдын жишгээр түүхт байхасаа л нөгөө дандаа л гадаад тоглож өссөн. Тэгэл угаасаа л нөгөө сакс тоглох хөл бөмбөг тоглох. Би ч хөл бөмбөг өвлөн хоккей эднэр жоохон дуртайс болохоор тэр талаар жоохон хичээлж тоглож ирсэн. Ер нь бол тий. Тэгээ ер нь бол оюутан болол ер нь их сургуульд гэсэл ажил дээр гараад ер нь бол юу ч хийхээ байсан. Яг нэг л сайхан тэгэл ямар ч спорт хөөггүй тэгэл аажмаар сайхан хөөгөөл гэдэг шиг тий. Нэлийн таргалсан. Бэнг дотор байгаад нэг тэмцэн байт. Энэ Баганга марафон. Ер нь яг нэг би өөрөө нэг амжилттай л орж байгаа. Дандаа фейлдэг. Тэр нь аяг тэгсэн фейлцэн мөртлөө тэндээс аягүй их нөө юу авч идэг. Нөгөө ингээ дараа нь ингээ бодглохлоор нөгөө нэг аяг туршлага тийм сургамж аягүй их авч идэг. Би нөгөө сонирхогч 21 бит хоёр цуг ороод уул нь хоёулаа 21 гоё явчихна гэдэг жисэн. Бит хоёр ингээ гүйж байгаа. Би яг 10 км жисэн шууд гарцаа авах. Угаасаа яагаад бүр ингээ нөгөө зүрхний цохилт эднэр бүр дээшээ хөөрөж гэх юм уу. Эхнээсээ жоохон пейс жоохон өндөр явцсан болооч тэгсэн юм мэдгүй. Би угаасаа гүйж чадаа угаасаа уул нь 21 гэж бодсон юм 10 км дээр очиад даав болцсон. Тэгэл за чи замаа заавал дуусгах шиг бол гэсэн. Манай мөн чи хэд орлоо? 2 дорс тий. Тэгээд би очиж байгаа. Тэгээд би фейлдэд. Тэнгүүтээ саяны энэ жил Академи ягангуудаа 50-д ороод яасан. Манай мөн чи бас амжилтаа замаа амжилтаа дуусгаад ингээ спортын мастерын болцлоо.
Би ч бас ингээл явж байгаа 38 дээр очил фейлчиж байгаа. Гэх мэтлээ. Ер нь тэгээд яг заавал нөө орсон тэмцээн болгондоо заавал амжилттай байх нь тийм гоё дурсан биш. Бас фейлцснээс ч гэсэн бас ингээд нэг гоё ингээд аваад үлд. Тэгээд хажуудгаа ингээд найз нөхдөйгөө харахаар ингээд юм нэг юу авахлаар цаана чи чамд гэсэн яг боломж байгаа. Гэхдээ чиний цаг нь одоо биш шүү гэдгийг ч юм уу нөө өөртөө ингээд бодож авч байгаа ч гэх юм уу тийм. Тэр айгу гоё санагддаг. Ер нь тэгэл нөө уулын эрчимтэй алхах ер нь гоё шүү дээ. Хамгийн гоё. Надад л яг нөө бэлтгэл хийж байгаа үед айгу гоё байдаг. Тэгэл тэмцээн гэхээсээ илүү яг тэмцээний өмнө тэр нэг сар эртээ 7 хоног болгоны хагасаа өдөр тий хар үрээр босаал. Нэг ажилтаа юм шиг босаал явна тэрлээ. Тэгэл нэг нааш орж ирэл. Тэгэл ирээл нэг кофе уугаад яат сууж байгаа чи. Ер нь кайфтай шүү дээ. Тий. Амьдралдаас заавал ажиллахгүй юунаас бас гоё кайф авах юм бас байх хэрэгтэй. Гэтэ яг би бол гүйлт яг хийх ёстой юм хийж байгаа гэж бодхоос илүү надад бол айгуу тийм нэг урам зориг авдаг юм яг миний бас нэг дуртай юм гэх юм уу да. Яг тийм нөө хобби ч юм уу баг болчихсон одоо. Яг тэр утгаар ханддаг болохоор надад бол яг тиймэрхүү юм болоо санагдав. Миний хувьд одоо тэмцээн гэхээр одоо яг шууд санаанд орох. Гэхдээ саяны нөгөө эрчим бэлтгэлийн тэмцээнүүд юм бол их болдог. Чи яг багаараа ордог чихэн нөгөө тэмцээн учраас тэрэд илүү ганцаараа орж байгаа тэгж тэмцээнд бол ер нь бол гүүж явахдаа дандаа л өөрийгөө яаж болчих болдгоо юм. Тиймэрхүү бодлоод ингээд дийлэнх нь байгаад байдаг. Гэхдээ мэдээж нөгөө зорилгоо бодож байгаа. За яагаад гүйж байгаа гэдэг юм ингээд өөрийгөө буцаагаад сэргээх юм их боддог л да. Гэхдээ хамгийн илүү юм тэмцээн дуусаад амжилтад дуусгаад тэгээд тэрний дараагийн авж байгаа кайф нэг тийм мэдрэмжийн түүнээс дуртай. Түүнээс яг гүйж явахдаа бол бид юм гүүх дуртай хүн бол биш үү. Гүйж дуусгаад тэндээс авж байгаа тэр нэг гоё түүнээс. Гүйж явахдаа бол энэ бол их хэцүүлэг үүдэг тий. Тэгээд нөгөө дахиад ер нь хамт олонтой байхын давуу тал чинь ер нь бол бас яг тэр тэгээд ганц гүйлтээр биш дараад нь одоо өнөөрөө одоо жишээлбэл миний одоо анх гадагшаага явсан гүйлтийн тэмцээн чи одоо энэ Сөүл марафон. Тэгээд энэ чинь манайхан яг олоолаа явсан. Тэр чинь их гоё юм билээ шүү дээ. Тэгэхээр эргүзээ би ганцаараа гүйжсэн бол тэгээд магадгүй тэнд бүртгүүлээ бас нэг ганцаараа яваал тэгээд нэг орчоод ирэх байсан баг. Тэгтэл яг тэр гүйлтийн тэмцээнд гүйж байгаа гэхээс тэр тэмцээний эргэн тойронд болж байгаа юмнаас бас их нэг нааж жаргалтай болдог гэх юм уу та. Найз нөхдөсөө гүүгээгүй буулаа сууж явахтаа ч гэсэн гоё байдаг шүү дээ. Тэгээд гүйж байгаа хүмүүс чинь ер нь тэгтээ санаасаа их айтайхан хүмүүс байгаад байдаг юм уу? Тийм, ер нь гүйж байгаа хүмүүс дэж харагдаад шүү дээ. Машин барь явж байгаа ч гэсэн ингээл хүн гүйж байгаа харвал энэ танд хүн байна уугүй гэж ингээл айгаа харах жишээ нь. Би бол сая яг тэр Сөүл марафон дээр очиход яг тэгсэн л дээ. Яг өмнөхөө шин баг 2:30 хажууд бүх хүмүүс унтаад байдаг. Би унтах ёстой штэ гэж бодоод байдаг. Унтаж чаддгүй. Бараг 2:30 бараг 3 болж захтаа. Тэгэл өглөө нь шít одоо өнөөдөр яг фейлчихвэ гэж амар бодож байгаа. Айгу жоохон дарамттай байлаа. Яг нөгөө нэг тэгнэгээд бодчихлаар нөгөө хүн бас айгу тэрнийхээ эсрэг жоохон юу гаргаад. Тэгэхээр аль болох жоохон тайван байж байгаа л ер нь унтахыг хичээхгүй л бол нөгөө яг би маргааш тэх ёстой шүү гэл нөгөө өөртөө амар тэгээд тахтлаар нөгөө хамаг юмнууд чинь чи тэх ёстой гэдэг юу ороод ч гэдэг юм уу нойрмоор өртөл жоохон ингээд канцелтай ичт юм аашаа тэгдэл юм шиг санагдав. Тэмцээний өмнөх өдөр айлсвал бас жоохон тийм найз нөхдөйгөө байгаад ерөөсө тэмцээний нэг бодлогүйгээр тэгвэл бас гайгүй биш магадгүй. Тэгээ бас гоё инээж өхрүүл айгу гоё юм билээ. Тэгээ сайн инээж чаад. Сөүл марафон хаппи байх юм бол оройч бидэд багаараа нэг хоол идээд тэгээд тэнд чинь марцганаал би нэг тоглоом явуулаад тэгээд бас гидсээ өвтлийн нэг тэгээ буудалтай очил нам унтсан гэсэн чи энэ унтаа гэдэг. Тэс гадна бас нөгөө олон бас хамтрагч нар байгаа. Ер нь нэг зөөлөн гүйлтэн дээр чинь нөгөө гүүх замууд одоо дандаа хүрээлэн дээр ирэхгүй заримдаа нөгөө паркын хажуудлаа Рио парк орно тэгэл Мишелийн замаар гүн гэл гэх мэтлэн олон замууд байдаг. Тэгэл нөгөө зөөлөн гүйлттэй өдрөө Рио парк дээр уулзъя гэл. Тэр орчимд бас нөгөө байдаг найз нар бас цуглаа шүү дээ. Тэгэл цэги тэргэл ингээл уктаа гэл ингээл тэгэл бас ингээл
эсэг community үсэл бас нэг цаг гарan бас сайхан ам халаалаа. Хөл халаалаа, би халаал гэдэг шиг тий. Тэгэл юуны Мишелийн зам арч болохоор багийн хийд нартай таарна гэдэг юм тийм болдроо багийн хийд нартай таарна гэдэг. Ингээл яг нөгөө янз бас яг нөгөө гүйж байгаа чиглэл зам дээр хамтдаа таарч болох уу? Хамгийн гой гүйлт чинь бол зөөлөн гүйлтлээ тэгэл л энэ чинь ихэд өөр сайхан жаргажаад нэг нөгөө жаргаж гүндэг шиг тэгж үгээд. Тэр чинь бас нэг хамгийн нөлөөтэй жин хасах хамгийн сайн гүйлт гэдэг байгаа шүү дээ. Зон 2 дээр гүйдэг. Тэгээд хөлсөө сайхан сагтал тэгснээ зөөлхөнгүүгээ тэгээд жингээ хасчихна. Хамгийн ашигтай гүйлтэй. Ингээ асах яг ер нь бол адилхан юм байна. Тийм би ч гэсэн одоо ч ер нь бол хоолны аппетит бол өндөр. Ер нь бол нэг хоолноос татгалздаг юу л бол юу иддэг юм тийм талаа гэх юм уу да. Гэхдээ нэг юм байгаа. Би ерөнхийдөө нөгөө нэг аль болох цагаа ашиглаад жоохон кардио дасгал одоо нэг хайчин суулч гэдэг юм уу, скват суул тиймэрхүү юмнуудыг ер нь аль болох хийхийг хичээдэг. Одоо нөгөө би нэг нохоогоо салхилуулдаг байхгүй. Салхилуулж явж байхдаа хүртэл ингээл хүн харахад нэг энэ нэг юм яагаад байгаа юм л та гэж бодохоор тэгэл янз янз юм хийгээ явдаг байхгүй. Тэр ер нь айгу жоохон үр дүнтэй юм шиг надад санагддаг. Ер нь нөгөө нэг жоохон жин ихтэй болохоор өвдгөн жоохон ачаал ирэх гэдэг. Тэгэхээр тэрийгэ бууруулахын тулд ер нь жоохон нөгөө нэг булчингийн юугаа хөгжлөө жоохон хангах хэрэгтэй надад тийг санагдав. Тэгээ ер нь бол тэрийг ингээд яг өдөр тутамдаа ингээд тогтмол хийгээд ах юм бол гүйлт бол асуудалгүй ер нь бол гайг. Жин ихтэй ч гэсэн ерөнхийдөө юу. Тэгэхээр ер нь нөгөө нэг гүүхийн өмнө заавал бие халаалт хийгээрээ, гүйсний дараа заавал сунгалтаа сайн хийгээрээ, тэрэнд заавал цаг гаргаж байгаараа зүгээр нөгөө гүүгээл битээ зогсож байгаараа. Тэгэхээр нөгөө гүйсний өмнөх гүйсний дараах 2 цагийг заавал гүйлтийнхаа цагтаа цуг тооцож байгаараа л хичээлнэ. Тэгээд боломжоор ерөнхийдөө аль болох тиймэрхүү нөгөө нэг юм яг тэр булгарны скват, энгийн скват тэгэл нөгөө янз бүрийн тэр нөгөө хайчин суулт эднэр хийгээдээ тэр их жоохон үр дүнтэй юм шиг санагдсан шүү. Би нөгөө ерөнхийдөө нөгөө ууланд алхдаг байжгаад ер нь хөлийн булчингийн хөгжил айгуу чухал юм байна. Бас нуруу бас айгуу чухал. Тэгээд тэр эднэрүүдийн ер нь бас давхар сайн анхаарж байгаарай л гэж хэлдэг. Тэгээд зааланд багшин заагаад байгаа сонгомл дасгалыг би бас их чухал юм байна гэж боддог. Тэрийг нөгөө техник хийгээд байхаар тэр нөгөө жижиг булчингууд хүмүүс булчин хүмүүсийн тэр үйл ажиллагаа тэр их сайжрах юм байна. Бэртлэгийн бага авахад их нөлөөтэй. Дээрээс нь хөдөлгөөний эвсэл сайжруулчихж байгаа. Би анх гүйж эхлээд миний гүйлтийг яаж гүйгээд байгаа гэж нэг гүйлтээ ингээд засах гад тэгээд ерөөсөө олигтой засч чадахгүй байсан. Тэр мэн хөл олоход хүртэл нөлөөж байсан. Ингээл хамаг гоё пүүзийг аваад тэгэнгүүт хөл олгочоод ингээл багш нараа явуулаад зүйлэр наад пүүз чинь хөл олох ёсгүй дээ. Тэгээд ер нь бол миний гүйлтийн техник буруу байгаад байсан билээ хөлийн тавилт. Тэгээд тэрний чинь ингээд засах гад ирцэндээ оролцсон. Тэн дээр чинь тэр яг сонгол дасгаланд нэгдүгээр нөлөөтэй байгаа. Тэгээд нөгөө хажууд байгаа хүмүүс чи ингэж үгээд нэг өөрийнх нь бичлэгийг хийгээд ч юм уу эсвэл хажуудлын хүн чинь энэ чинь жоохон эвгүй харагдаад тэгээд тэрэн дээрээ ингээд жоохон ажиллаад ирсэн чинь тодорхой хэмжээнд засагдж байгаа. Тэнгүүд хөл олох асуудал бас давхар шийдэгдчихжээ. Тэгээд одоо мэдээж тэс өмсөж байгаа пүүж ч юм уу юу байх гэхээсээ илүүтэйгээр тэр нөгөө хөлийн зөв тавилт техник тэгээд тэр сонгомл дасгалуудыг хийгээд байхаар тийм жижиг сажиг тэгээ арьс холгохоос өсвөлээд дээрэс нь одоо би бас 23 онд гүүгээд яг энэ бэлтгэлд хийж эхэлж чад нэг 2 сар болоод тодорхой хэмжээ бэртэл аваад тэгээд жил шахам гүйхгүй ерөнхийдөө үлдсэн. Тэгээд энгүү чи одоо тэр нөгөө тэр сонгол дасгалыг багшаа өгж байгаа тэр дасгалуудыг хийгээд байхаар бэртэл гэмтэл нь авах нь багасаад тэгээд дээрэс нь тэр нарийн булчингуудыг хөгжлөн жоохон сайжирч байгаа юм болоо гэж бодсон. Тэгэхээр тэрийг бас нөгөө өвлөө шалгүйгээр сонгол дасгалыг сайн хийж явал их зүгээр юм байна гэж бодсон. Тэр нөө шинээр одоо нөө заалны бэлтгэлд явж байгаа хүмүүст угаасаа одоо нөө нэг багш ингээд нөө шийдвэр багш ингээд хэлээд загнаач гэх юм уу одоо нөө ингээд өглөөл аймаг те та нэг ингэж хийгээч гэл тэгээд тэрийг юу яалгүй зарим нь болохоор нөгөө нэг буруу хийгээд ингээд санаа зовоод ингээд нөгөө нэг жоохон ингээд би хийж чадахгүй байгаа байхгүй хийж чадахгүй даа ингээд санаа зовоод ингээд тэрэндээ битээ ичиж зоорой тий ер нь нөө бие биенээ нэг тийм шоолох асуудал тэрэн дээр гарахгүй тэгэхээр зүгээр аль болох боломжоор тэрэн дээр хийгээд
нөгөө юугаа засахыг хичээгээрээ угаасаа тэр чинь нөгөө хүн нэг давтаа сурчдаг юм биш. Тэгээ олон удаа ингээд давтаж жагаад аяндаа нөгөө бийд ингээд сууж өгдөг байхгүй. Тэгэхээр тийм болохоор битээ дэрэн дээр санаа зовцоогоорой. Тийм чөлөөтэй юу ягараа л гэж хэлье. Тэр айгүй чухал шүү. Ягаад тэгэхээр бас би бас нөгөө нэг нөгөө гүйд зураа гэдэг анхан шатны нөгөө сургалтаар бас явж эхэлж исэн 3 сард зааж тэр бас л нэг 23 мөн 3 сараас хаад. Тэгээд яхад бас л нөө бүтэн уулаараа тавьдаг, өсгийгөөрөө тавьдаг байсан. Тэгээд нөх хөл бас айгүй өвддөг байсан. Би чинь нөө тийм тарган байхлаар чинь нөө нэг миний нөө өсгийнд ясвархацсан. Угаасаа өсгийгээр гიშгхлээр айгүй хэцүү байдаг гэсэн аах. Тэгээд бүтэн уулаараа бодлоо. Тэгэл өлмөгөөр гიშгэх гэхлээр сүүлдээ ингээл шилбиний урд тал артаарч амар өвдөл. Йоо яаж гүд юм болоо гэдэг айгүй их боддог байсан. Тэгэл яг нэг хичээгээл хэдэн удаа ингээл өвдсөн ч гэсэн тэгэл гүгэл ясан яг тэнгүү чинь яг эвтэйхэн болж эхэлж байгаа хэрэг. Тэгээ ер нь бол яг тэр нөгөө нэг тавилт засах, ер нь бол гүйлтийн техник яхад тэр нөгөө гүйлтийн сонгомол дасгал тогтмол хийх нь айгүй ач холбогдолтой гэж боддог. Ер нь бол тэр айгүй чухал шүү. Аяндаа тэгтээ ингээд ядраад гүүж яагаад ихэндээ тэр чинь бодож чинь тэгтэл чинь ингээд нэг 30 км ч юм уу ядраад ирэхлээр ингээд тэр үеийнхэн бичлэгийг харахаар ингээд юу нөгөөх нэг хичээжсэн юм уу шал ондоо өгөөд итгэв. Тэгэхээр аль болохоор тэр сонгуул дасгалаа хийгээд авах юм бол ядарсан үедээ тэгсэн нэг зөвөр гүгээд байх тийм техникийг л суулгаж чадвал одоо төгслүүгөө тэмүүлэх юм болов уу гэж бодсон шүү. Тэгэхгүй бол одоохондоо ингээд гараад нэг ихний 10-ыг бол их хичээгээд гүйчин тэгэл тэрнээс хойш бол жинхэнэ нөгөө өөрөө гарч ирээд өсгөлдөөл янз зүгээр гар мараас аваад би их цээжээс авалж өгд юм л. Тэгээд өгдөг. Тэгээд тэр чинь бас нөгөө нэг айгүй их ядраагаад байдаг. Жиг мөн чанар гарч шүү дээ. Өрөлцөөсөн та өвчтэй байна. За ингээд соброо мөнөө өртөө маш их баярлалаа. Өөрсдөө тусгай Баярлалаа. зарчим төлөвлөсөн марафон тэмцээн оролцоонуудад амжилттай оролцоорой гэж хүсээрэй. Баярлалаа. За